Эхний мэдээлэл. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг цааш хэлэлцэх хэсгийг улсын хурал маргааш шийднэ. Харин ардчилсан нам болон хүн нам иргэний зориг ногоон нам уг төслийг дэмжихгүй гэдгийг илэрхийлээд байна. Тэгвэл төрийн тэргүүн энэ хууль батлагдахгүй тохиолдолд нийт ард иргэдийн дунд санал асуулга явуулна гэж өнөөдөр мэдгдсэн байна. Ийхүү улсын хурлын гишүүнд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл нь парламент болон ерөнхийлөгчийн институт хооронд томоохон зөрчлийг үүсгэлээ. Одоо энэ улсын их хурал бол үнэхээр ард түмнээс их сурвалжтай юм бол төрийн тэргүүний өргөн барьсан энэ ард түмний хөсөмжилж байгаа энэ хариуцлага тооцдог хуулийг хилэлцэж батлах ёстой. Эсвээс ард түмнийхээ эсрэг нулимж байгаатай яг адилхан гэж ойлгож байна. Төрийн тэргүүн энэ хуулийг хизээ батлах болтол нь төрийн тэргүүн хуулийн хүрээнд энэ хуулийг өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хилцүүлнэ. Ардчилсан парламентыг сулруулах аливаа үйлдэлийн эсрэг ардчилсан намын бүлэг зогсох болно гэдгийг бас батхан хэлье. Дархлаагаа сулруулах заалтууд орсон байна. Тийм учраас одоо барьсан агуулгын хүрээнд бол хилцээд явахыг дэмжихгүй боломжгүй гэж харж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль дээр маргааш иргэний зориг ногоон нам санал өгөхдөө хэлцэх хэсгээр нь дэмжихгүйгээр саналаа гаргана. Монгол ардын намд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа 20 орчим гишүүн байгаа бол сөрөг хүчний 10 гаруй гишүүд дэмжихээ илэрхийлээд байгаа билээ. Нэгэсэндээ улсын их хурлын гишүүнийг хугацаанаас өмнө эргүүлэн татах агуулгын ерөнхийлөгчийн санаачилсан улсын их хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр парламентын гишүүд 2 тэнцүү хуваагдчихад байна. Харин Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан хуулиа батлуулахын тулд парламенттай нудраг зангидж эхэллээ. Улсын их хурл парламентод хулгайч дээрэмчд ажилдаа ирдгүү хүмүүс суудаг үүрээ засдаг, өндгөлдөг ийм газар байж болохгүй. Тэгвэл тэр их сурвалж болсон ард түмэн хариуцлага алдсан улсын их хурлын гишүүдтэй хариуцлага тооцож эргүүлэн татдаг хуультай болоо гэж хэлээд байхад шахаж шаардаад байхад яагаад үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ? Монгол улсын ерөнхийлөгч Монголын 3.5 сая хүнийг төлөөлж ирэх ганцхан төрийн тэргуунд оршдээ ерөнхийлөгчд. Энэс ерөнхийлөгч огт ухрахгүй би маш их том эр зориг гаргаж ажиллаж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Зэнхүү ёс зүйн болоод эртсийн босго тогтоож их хурлын гишүүдийг хугацаанаас өмнө эгүүлэн татах хуулийн шинжилгээг батлах үтэл Монгол улсын ерөнхийлөгч өргөн барьсаар явах нь гэлээ. Харин нөгөө талдаа парламентын дархлааг сулруулж улсын их хурлын гишүүдийг амьгүй албад бодлох эрсдэлтэй гэсэн эсэргүүцэл хүчтэй өрнөд байна.